шүү дээ. Итгэх хэрэгтэй шүү дээ. Нөө ахношгүй байлаа гэж яаж байгаа ч. Сайн бацхан сонсогчдоо. Сэдв бази подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Буйна миний бий. Тэнггүй. Ука сахар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Юуны өмнөх подкастуудыг сонссон та бүхэнд баярлалаа. Тэг өнгөрсөн подкастын дугаараар бид нэр хариуцлагын талаар ярилцсан. Хариуцлагын талаар бид нэр хувийн хариуцлага, санхүүгийн хариуцлага, гэр бүлийн хариуцлага, найз нөхөрлөлийн хариуцлага, ажлын хариуцлага, нийгмийн хариуцлага гэх мэтчлэн задлж ярьсан байгаа. Тэгэхдээ хариуцлага гэдэг сэдв айгүй хэцүү сэдв байсан. Ягаад тэгэхээр бид нэр тийм хариуцлагатай хүмүүс биш тэгсэн мөртлөө хариуцлагын тухай ярих гэхээр хэцүү байсан. Тэгээд хариуцлагагүй байсан талаараа бодсон тэр мөчид айгу ярих боломж бүрдчихсэн л та. За ингээд дараагийн сэдв рүүгээ орох уу? За тэгээ. За тийм. Дараагийн сэдв бол итгэлцэл. Яагаад итгэлцэл гэсэн сэдв үүсч вэ гэсэн чи хариуцлагыг ярьж исэн чинь ер нь итгэлцэл байхгүй бол энэ хариуцлагыг ер нь яаж тооцох гээд байгаа юм бэ те? Байгууллага болоо гэхэд тэр удирдлагууд нь яаж итгэлцэл байхгүйгээр хариуцлагыг ярих гээд байгаа юм бэ гэсэн ийм юм бодогдчихсэн. Дээрээс нь гэр бүл байсан ч гэсэн хоёр биендээ итгэдэггүй болвол яаж тэр хариуцлагыг ингээ байн асуугаад тах юм бэ, яриад тах юм бэ, цаашаа урагшлах юм бэ гэсэн юм бодож исэн байхгүй юу. Тэгээд хоёр биендээ итгэхгүй байгаа хүмүүс угаасаа хариуцлагагүй байна те. Тэгэхээр хариуцлагыг тооцохын тулд, ярилцахын тулд эхлээд итгэлцлийг ярих ёстой юм шүү. Тэгжиж дээр нөгөө ингээ байшингаа өрж байгаа юм шиг те. За хоёлоо хоёр биендээ итгэж байгаа юм байна. Тэгээд хариуцлага хоёлоо хүлээе, ярья. Энийг цаашаа яаж хийх вэ гэх юм. Ингэж явах юм болов гэж бодож гаргаж ирсэн. Тэгээд өнөөдөр хэдүүлээ итгэлцлийн талаар ярья. За бацхан. За базээ. За баз. За итгэлцэл гэж юу вэ манайхаа? Итгэлцэл гэж юу вэ? За итгэлцэл бол ерөнхийдөө аюулгүй байна, найдвартай байна гэсэн зүйлд үнэмших сэтгэл зүйн мэдрэмж юм байна л да. Тэгээд тэр нэг мэдрэмж нь болохоор ингээд юунаас үүсдэг гэхээр зэрэг нөгөө угаасаа мэдрэмж гэдэг чинь нөгөө дааврын нөлөөтэйгээр үүсэж байгаа зүйл. Тэгээд тэрнийг би ингээд ухаад ингээд судлаад үзсэн чинь окситоцин, допамин, серотонин гэдэг ингээд нэг юм юунууд байгаа шүү дээ. Эерэг дааврууд. Тэр дундаа хамгийн нөлөөлж байгаа даавар нь окситоцин юм байна л да. Тэгээд энэ итгэлцэл бий болоход окситоцин маш том үүрэг үүсдэг. Энд болохоор тайван байгаа, аюулгүй байгаа. Тэгээд нөгөө баяр баясгалын даавар гэх мэтчлэн те нэг иймэрхүү байдал нийлбэр нь нийлээд тэр итгэлцэл гэдэг зүйлийг бас үүсгэж байгаа юм байна. Тэгээд итгэлцэл нь хаанаас яаж үүсээд байгаа вэ гэд бодохоор зэрэг туршлага, мэдрэмж, ажиглалтаас үүсэх боломжтой юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Туршлага нь болохоор тухайн хүн болон зүйлтэй те ингээд удаан харилцаанд орсноос хойш гэх юм уу? Амлсандаа хүрж гин үү гэдэг ч юм уу те хүнд үед байнга хамт байж чадчихин үү гэдэг нэг туршлага байгаа да. Мэдрэмж нь болохоор ингээд нөгөө угаасаа тэр хүний хажууд байхад амар тухтай мэдрэмж авдаг ш нэг тайван амгалан тийм мэдрэмж төрүүлж гин үү нөт ганц энэ юу итгэлцэл чинь логик дээр тулгуурлагдгүй юм байна л да бас нэг ийм мэдрэмжин дээр тулгуурлаа да. Тэгээд ажиглалтаас бас үүсэж байгаа гэж байгаа байхгүй юу? Үг үйлдэл нь зөрж гин үү те мэдээж одоо яг ямар хүн бэ гэдэг биднээс угаасаа ажиглалт хэрэгтэй шүү дээ. Гэх мэтчлэн ийм удаан хугацааны процессоос итгэлцэл ер нь үүсдэг юм байна. Манай Ока бүр амар гүн орж байгаа юм байна. Надад рүүлээд буусан итгэлцэл гэдэг хэмгүүд зоогоос яг нэг хүн хоорондын харилцааны итгэлцэл байгаа штэ. Тэр буугаад тэнгүүтээ одоо окситоцин энэ төр байд юм уу гэхгүйгээр зүгээр наад захын нөгөө зүгээр л ингээд миний амьдрал дээр болж байгаа хүнд хэрэг итгэж जैन те хайртай хүмүүстэй хэрэг итгэж जैन гадны хүмүүс хэрэг итгэж जैन гэдэг зүйлүүд сая өөр анализ хийгээд үзлээртэй гэс ингээд юу л гэдэг ажиглаад үзлээ. Тэгээд хаанасаа ч юм хүмүүд ингээд хүнд итгэхтэй алдсан байдаг юм сайн уу? Хаанасаа одоо яг яагаад энэ сэтгэл зүй надад суусан бүүмэд тэгэнгүүт нийгмээр нь ер нь хараад тахт чинь хин хүн ам ер нь дийлэх хувь нь хүнд итгэхээ ер нь болсон байгаа гэдэг шүү дээ. Тэр бас нэг юм сонирн юм чи санагдаад байна. Тэгэнгүүт зүгээр амар зүгээр инээдтэй ингээ бүгд ингээд хүнд итгэхээ болсон хүмүүстэй. Тэгээд нэгэндээ боломж өгөхгүй байгаа юм шиг магадгүй. Тэнгүү тэр нь яг юунаас үүдэлтэй гэхээр нэг долонгууд лог гэхээсээ илүү сая түрүүний жиний сүгэлт дэлдэг шиг амьдралд нь болсон янз бүрийн дээр одоо трама байд юм уу босон боломжит үйл явдлууд даас илүү үүсэж тэр нөгөө нэг ихтгэлцэл илүү өсөдөг байж бас магадгүй
Гэхдээ яг хөө мэдээж 100% лог өгөхөөр сэтгэдэг хүмүүс бол байгаа. Ер нь дийлэн хүмүүс жоохон сэтгэл хөдлөлөөр явдаг хаа тий. Тий. Яг түрүүний чиний хэлдгээр нөгөө ерөөсөн хүнд итгэхэ болцсон баа да. Тэгээд ер нь ингээ бодоод тахаар яагаад ихэнх хүмүүс ингээ хүнд итгэхэ болцсон байгаа вэ гэд бодоод үзэхээр өмнө бага насндаа маш их өндөр шарх авж исэн ч гэдэг ч юм уу. Альсвал маш өндөр хүлээлттэй хүмүүсээс хүнд ингээд итгэхэ болцсон байдаг гэнэ. Энэ бол миний хүлээлтэнд хүрэхгүй байгаа учраас энэ хүн ингээд би энд итгэх шаардлага байхгүй гэдэг ч юм уу тий. Бас маш их өндөр айц итгэлцэл гэдгийн эсрэг тал нь айц юм байна л да. Айц ихтэй хүн хизээч хүнд итгэж чаддгүй. Яна энэ хүнд ингээд итгэжүүл би дараа нь шархлан да гэдэг ч юм уу. Бас нэг өөртөө итгэлгүй байдал энэ одоо хамгийн бас нэг амар том сэдв орж ирж байгаа байхгүй юу? Өөртөө итгэж чаддгүй хүн ерөөсөө бусдад итгэж чаддгүй. Тэгэхээр хамгийн гол зүм нь яг эхлээд өөртөө итгэжээд тэгээд хүүхэд насныхаа шархтайгаа ажиллачаад тэр айц майцаа жоохон ингээд намсгаад тэгээд дараа нь итгэлцэл. Бас нөгөө сөрөг хүмүүс байж болох юм байна те. Нөгөө хит хянуур ингээд тийм сөрөг дандаа сөрөг бодол бодож идэг. Эсвэл болгоомжтой энэ намайг яаж бол гэдэг нэг ийм бодолтой хүмүүс бол бас их хүнд итгэхгүй байх магадaltaй юм байна. Энэ бас ингэж яасан дуртай улс орон нийгэмд одоо хүмүүс өөртөө айгүй итгэлтэй байгаа даа шүү дээ. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь ил тод байдлыг үүсгэж байна гэж би харж байгаа байхгүй юу. Өөртөө итгэлтэй хүн чинь болно болохгүй, тэгэн тэхгүй, чадна чадахгүй ч гэдэг юм уу те. Үнэн худлааг ингээд тодорхой олгоод өчтдөг гэх юм уу. Би юмд орж чадна, чадахгүй, үгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ ил тод байдал би биндээ итгэх итгэлийг айгүй их өгж ийн гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр улс орон доктортой байх тусам хүн өөртөө итгэлтэй болдог. Тэгээ бас улс орондоо итгэж байгаа учраас тэгээ бусдад бас итгэж байгаа учраас тэгэхээр өөртөө итгэлтэй хүн доктортой байдлыг үүсгэж байгаа. Тэр чинь ойлгомжтой байдлыг үүсгэж байгаа учраас бусд нь ч гэсэн тэндээс нэг хүлээлт ч юм уу эсвэл янз бүрийн юм тоглоомын харьцаа байхгүй болохоор би биндээ итгий авчдаг юм болов уу гэж бодсон. Тэгээ би саяхан нэг инээдтэй юм бодож ирсэн. Манайхаа одоо ингээд нөгөө бүгдээрээ ихэнх нь ингээл айгу урлагийн хүмүүс байгаа даа шүү дээ. Тий одоо миний нөгөө шөмжилдэг сэдв чинь. Манайх айгу юм жүжигчин болно гэ. Би өөрөө бас тэр хүмүүсийн нэг нь л дээ би бас жоохон бахта жүжигчин болвол их гоё юм байна гэж хардаг гэсэн байхгүй. Тэгээд ингээ одоо харахаар айгу их жүжигчээд айгу их соёл урлагийн хүмүүс те ингээд тэр чигтээ хаач хамаагүй ингээд бүр зөндөө хүмүүс байж идэг. Урлагийн хүн, тийм урлагийн хүн, юм урлагийн хүн гэд. Тэ магадгүй ингэж ботсон. Улс оронд итгэх итгэл байхгүй, тогтургүй нийгэм аль хэдийн үүсцэн тий. Тэгэхээр хүмүүс бие биендээ итгэхгүй угаасаа нэг ширхэг хүн ч гэсэн бие биендээ ингээд доктортой байдал үүсгэж харуулахгүй байгаа учраас бүгд янз янзын сэтгэл зүйн юм савлгаанд орж байгаа нийгмээс ч хүмүүсээс ч тий байнгын юм тоглоомтой харьцаан дунд байгаа учраас тэр дунд хэн болдог вэ гэхээр хүүхэд том болохдоо явцын дунд штэ тий бие хүн болж хувирахтаа амьдрах угаасаа нэг амьдрах ёстой учраас гэх юм уу тий цаанаасаа нэг юм жүжигчин байдалд орчд юм болов гэж бодохгүй. Тэнд очиод ингэж урвж шарвж болно. Тэгчих юм бол би аюулгүй байна. Ээжтэй очиод ингээ хотлоо арчвал би аюулгүй байна ч гэдэг юм уу те. Улс орон ч гэсэн байнга ээж аавынхаа эдийн засаг болон ар гэр тэр хөдөлж болдог бүх юмар нь хөдлөж байгаа учраас ээж аав ч гэсэн хинт ч итгэл байхгүй улс орондоо хүүхдүүдтэй харьцаж байгаа бүх хүмүүст итгэхгүй байгаа учраас ерөөсөө ингээд нийгмээрээ бид нар баг ингээд жүжигчдийг бүхэл бүтэн жүжигчдийг бэлдээд байгаа юм шиг тэгээд нөгөө цүнх баригч гэх бүрэн чи гоё нэртэй болцсон шүү дээ. Тин чин яагаад цүнх баригч гэж хэлээд байгаа гэхээр тэр яг уу 7G варжин инээ тэрэ гэдэг ингээд янз бүрийн нэршилтэй ч гэсэн тэнд бол жүжиглээд ийм одоо позишнд очиж гинэ гэсэн л юмыг хэллээд байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй бид нар ингээд айгүй их юм урлагийн ажилчтай урлагийн хүмүүстэй одоо нэг хүнд ногт хурлын ажилч нь одоо хэд чинь те мэдгүй. Гэхдээ энийг андуураад байгаа юм шиг өстэй гэж бодсон байхгүй юу. Бид нар ийм их докторгүй байдалд те савлгаатай нийгэмд байж ийснаа ингээд жүжигчин болоо өсчихөж байгаа. Бүр цаанаас байглаасаа гэдэг шиг. Тэгээд тэрийг андуураад энэ яг миний заяагдмал бүр өгөгдмөл те ийм генетикийн бүр ийм гоё нандин авьяас байна гэж бодоод бүгдээрээ ийм янз янзын одоо жүжигчд болоод байгаа юм болсон болоогүй амар их жүжигчтэй те. Би болохоор ингэж бодоод байгаа байхгүй. Нэг хүн амын хитгэн хувийн л тэр урлагийн ажлыг хийгээсээ тэгээ чанартай бүтээлүүд гаргадаг байгаасаа тэр нь буцаагаад улс орондоо ингээд нөлөөлдөг те хүмүүсийн оюун санаанд ингээд нөлөөлдөг байгаас гэж бодож байгаа байхгүй юу.
Тэнгүүд ингээд баахан урлагийн додтолтой хүмүүс тэгээ болсон болоогүй зүгээр нэг хідүүлээ сүултээ нэг юм 8 жил болчихчихл байгаа л нэг юм дүр зураг харагдаад байгаа. Жохон ганц нэг юм хийгээл тэгэл 8 ч болчих чинь. Тэгэхээр энэ их юм тогтургүй савлгаатай нийгэмд бүгдээрээ бас цаанаас жүжигчин болж байгаа. Тэгэнгүүтээ яг өөрсдөө жүжигчин юм байна. Урлагийн ажилтан юм байна. Урлагийн хүн юм байна гэж мэдрээд энэ тоогоор ороод байгаа юм шигцтэй гэж ийм нэг амар урт юм ботсон. Та нар юу гэж бодож байна? Одоо ингээ бус улс орнд харахаар их тийж бүгдээрээ нэг тийм урлагийн хүн болоод байгаа харагдахгүй байгаа хгүй юу? Өсвөр насны хүүхэдтэй коллеж руу орж байгаа. Тэнгүүт одоо ингээд нөгөө мэрэгжил судлаад явж байна. Тэгээ мэрэгжлийн янз янзын ингээд коллежууд одоо юунууд зөндөө болж байна л да хүлээ авалтууд. Тэнгүүт тэн дээрээс харахад хүүхдүүд тэгж их тийм одоо тийм жүжигчин бол яг хөө тиймэрхүү коллежууд нь хүлээж авъя л гэж л юм л да. Гэхдээ за тэнд 1000 хүүхэд ирсэн байлаа гэхэд тэнд нэг 20 30 хүүхэд л яг те би бөмбөрчин болъё ч юм уу дуучин болъё гэд нэг тийшээ тэр чиглэлийн коллеж руу явж байгаа чинь. Бусд нь дан техник юм IT юу гэдгийг тийм улс орон юун дээр хөгждгийг инженер гэсэн тэр чиглэл рүү ингээд явж байгаа нь ингээд нүдэн дээр харагдаж байгаа байхгүй ингээд очор үсгэцэн тий. Тэгээд хэрвээ манад энэ том ийм зааланд ийм зохион байгуулалттай коллеж ихтэй сургуулиудын хүлээ авалт болох юм бол бүгд ийм сүйс дээр маш их очрлох багтаа гэж би бодсон байхгүй юу гэж бодож байна та. Айгу сонирхолтой байна. Та яриг сонссон ч. Тэгээд айгу олон үнцэг гарлаа л да. Энэ сахарын хэлсэн энэ баг зүгт талаар яриад ах шиг байна те. Энэтэй айгу санал нэг байна. Гэхдээ энийг би дараа нь ярих заа. Овка Пингу хоёр бол ийм зүгээр нарийн юуны талаар ярьлаа шүү дээ. Нэг хувийн ихтгэлцлийн талаар. Биднээс ярьсан бүгдээр л ер нь бол харилцаатай холбоотой зүйлүүд байсан юм байна те. Шүүмжлэл харилцаагүй байж шүүмжлэл гардаг. Хариуцлага те. Харилцаа байж хариуцлага гардаг. Тэгээ өнөөдрийн зэдв бас л одоо харилцаа байж ихтгэлцэл үүсдэг. Үгийн үндэс нь бол итгэл. Тэгээд харилцсан гэх юм бол тэр нь ихтгэлцэл болж байгаа гэж би одоо муухайг ухаандаа ойлгоо тийм. Харилцсан ихтгэлцэл нь тэгээ бүр их юм бол тэр хайр сэтгэл болж хувирдаг талаар бас дурдах шиг боллоо. Өөртөө итгэх итгэлийн тухай бас дурдлаа тийм. Өөртөө итгэх итгэлгүй байх юм бол хүнд итгэх боломжгүй байна гэдгийг би бас жоохон харлаа л та нарын яринаас. Тэр өөртөө итгэх итгэл тэр одоо нэг сахар яриад байгаа. Тэр нийгмийн итгэлцэл гэдгийг үүсгэх юм болов уу гэж бодлоо л да. Өөртөө итгэх итгэлийг яаж үүсгэх юм болов? Миний бодлоор энэ боловсролын тогтолцоотой бас их айгүй холбоотой зүйл байх шиг байна л гэж харлаа. Та хэд юу гэж бодож байна? Аха. Одоо яг өөртөө итгэх итгэлцэл гэж сая дөрөв явсан шүү дээ. Тэнгүүд энэ дээр надад жоохон эсрэг байр суурьтай байгаа байхгүй юу? Сайн нэг хүмүүс ингэж явдаг шүү дээ. Өөртөө итгэж хүнд итгэдэг, өөрийгөө хайрлаж бусдыг хайрладаг гэдэг хөтөлбөр байдаг шүү. Тэрэн дээр би нэг жоохон эсрэг байр суурьтай байгаа. Нөгөө талаас нь бодонгод бусад зүйлд одоо орчин нөхцөлдөд юм нийгэмд юм хүмүүс итгэхгүй байгаа юм чинь тэр хүн өөртөө итгэхээс өөр арга замгүй болно. Тэгэхээр өөртөө итгэх итгэл нь бүр илүү хөгжих юм шиг надад санагддаг байхгүй юу. За тэгэнгүүт өөрийгөө хайрладаг хүн хүн бусдыг хайрладаг, өөрийгөө хайрладаг хүн бас бусдыг хайрладаг. Энэ бас амар тийм. Энэ хоёр зүйл ингээд нийгэмд амар яригддаг. Тэгээд амар тийм өрөөсгөл юм шиг надад санагдаад байна. Тэгэнгүүт аль алийн одоо хувьдаа ч гэдэг юм уу, тэтгэжтэй хувьдаа ч ингээд байж болохоор зүйл тэгэнгүүт нэг жоохон ингээд хүнд итгэхгүй байлангуу байнгут чи тэгэхээр өөртөө ч итгэл хүү гэсэн үг гэдэг нэг жоохон ингээд жичлэх гээд байдаг юм шиг надад санагдаад байна. Яг одоо би хүмүүсийн кейсийг мэдэхгүй болохоор өөрийнхөө кейс дээр жишээ авч ирнэ шүү дээ. Тэгэнгүүт би бол ерөнхийдөө зарим нэг юм нөгөө нөхцөл байдал, зарим нэг үйл явдал дээр бол өөртөө бол амар итгэлгүй хүн. Тэгэнгүүт тэглээ гээд би ингээд бусдаас dependent ингээд бусдаас ингээд хамааралтай байгаад байна гэсэн үг биш. Зарим юм би бүр өөртөө амар итгэлтэй. Юу яриад та энэ чинь би чагаас чадах юм ч гэсэн нэр гэдэг ингээд амар нөгөө эго мего толж мэлгүй те заримдаа тийм үеийг гардаг. Тэгэхээр энэ дээр бас заримдаа хитрхи өрөөсгөл бодоод хүнийг нэг л миний яриад байдаг нэг өгөнд оруулах гэдэг нэг өгөнд оруулах гэдэг байдаг юм санагдав тийм. Өөртөө итгэх итгэл нь мэдээж одоо ингээд баг бахаас нь эцэгхээс нь ингээд хүмүүжлийн аргаар ингээд орж ирж байгаа шүү дээ. Чи одоо мундаг байна шүү. Яг нөгөө хийс үйлдэлүүд дээр нь ингээд магтаал урамшуул авж ийснээс шилтгаалаад ч гэдэг ч юм уу те одоо зүгээр жишээ ярьж байгаа шүү. Тэр нь явсараад миний хамгийн том point нь болохоор юу одоо аахгүй өөртөө итгэх итгэл гэдэг маань өөрийгөө бодон бусдыг хүлээн зөвшөөрсөн хүнийг
бүх зүйлээгээ хүлээн зөвшөөрсөн хүнийг би өөртөө итгэлтэй хүн гэж бодоод байгаа байхгүй юу? Мгм. Өөрийнхөө сайн, муу, чаддаг, чаддгүй те дуртай, дургүй ингээ бүх зүйлтэйгээ эвлэрсэн тэрийг хүлээн зөвшөөрсөн хүнийг итгэлтэй хүн. Одоо яг өөртөө итгэлтэй хүн гэхээр л нэг би алан тал нь одоо юу гэдэг чадна мадна тэгн ингэн гэсэн тийм хүн биш юм шиг байгаа миний бодлоор. Тийм. Миний хэлсэн үзэг болохоор ийм л дээ. Өөртөө итгэх итгэлийг тэр УК-гийн хэлснээр би бол бас бодож исэн. Тэгтээ хуучин коммунист социалист орнуудад яадаг вэ гэхээр нэг ангийн хүүхдүүдийн 3 4 2 3 нь л өөртөө итгэх итгэлтэй болоод бусд нь ингээд азанд найддаг болж өсч хүмүүжээд байгаа. Тэгэхээр азанд найддаг хүмүүс чинь тэгээд таахрыг хэлдэг шиг урлагийн салбар руу яваад байгаа юм биш үү гэсэн санаа хэлэх гээд байгаа юм л та. Тэгэхээр тэрийг яаж өөрчилж болох вэ гэдэг талаар би ярмаар байгаа юм л та. Боловсролын салбар наад чинь чухал юм биш үү гэдэг. За манайхан нөгөө нэг нэг тийм хүмүүс зүгчин болоод наа гэж хэлсэн чинь манайхан ч нөгөө нэг ойлголтын асуудал амар ихтэй. Та нар зүгчин мэрэгчлээ юу гэдэг байгаа ингээ орж ихгүй дээ. Тэгээ яг тийм яг боловсролын тал дээр угаасаа нөгөө нэг 100% бол санал нь хэлж байна. Одоо боловсрол гэхээр одоо зөвхөн нөгөө нэг академик боловсрол биш шүү дээ. Угаасаа ер нь бол 10 жилийн сургуулиар бол бас хүний суурь мэдлэгээр бол бүх юм давхар орж байгаа хөстэй шүү дээ тий. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг манайхан угаасаа нийтээрээ нийгмээрээ ингээ харахаар нөгөө хэрсүү байдал гэдэг юм амар татварцсан тий. Хэрсүү байх, хянамга байх байдал гэдэг юм татварцсан. Нөгөө өмнөх шүүмжлэлтээр нөгөө ярьдаг. Шүүмжлэлээ ингээ зөв тавьж ханддаг. Яагаад вэ гэхээр нөгөө хэрсүү байдал дуу тэнгүү юмныг анализ хийх чадвар дуу тэнгүү шал өөр буруу юм дээр ингээ гол цэгийн дараад ингээ яриад байдаг. Тэрнтэй адилхан бүх боловсрал одоо зөвхөн манай чинь математикээр жоохон дадаад байдаг шүү дээ. Яг хоо тэр нь буруу бол биш яг хоо байж болно. Гэтэ бусад юм дээр бас ингээ хүүхэд багтуудыг хэрсүү байлгаад бүх юм дээр ингээ илүү ингээ догк сэтгэхгүй байна уу эсвэл савнаасаа нөгөө дав сэтгэх байна уу тэр сэтгэхгүй бас нэлээд сайн суулгаж өгөх шаардлагатай юм шиг л санагдаад байна. Итгэлцэл огт байхгүй бол яах вэ? Одоо яг нэг бол 100% итгэлцэл яг хаана байгаа вэ? Тансын бодлоор. Тийм зүйл байдаг юм уу ер нь? Жохон хөвгт байд юм болов. Тэгээд нөгөө насны ирэхээр юм багасаа. Амьдралынхаа үдсэн харсан туршлагаасаа хамаарат те. Аха. Тэгэхээр биднээс итгэж байгаа гэсэн нэрний доор ч гэсэн итгэлцэл байхгүй байгаа юм шүү. Ядаргаат. Тэр буйнаа асуусан шүү дээ нөгөө боловсролын салбарт энийг яаж оруулах юм бэ гэлөө тийм. Хүмүүжлийн ажил уулна багш нарын ажил биш л дээ. Гэхдээ энийг хийхээс ямар ч өөр аргагүй манайх яагаад гэвэл цөөхөлөө учраас энийг багш нэмэлтээр заавал хийх шаардлагатай болчиход. Өөр улс оронд бол ингэж ярих юм бол та ингэж хүмүүжлийн ажлаа тий бид нарт хийх гэх байх л та. Монголд бол ялч маш олон зэрэг нэг юм олон ажлуудыг хийдэг штэ багш нар маань. Гэхдээ боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчид маань хүүхдүүдийг нэгч гихгүй тийм юмыг харж агаад ингээд үнэлдэг хүүхдүүдийг тий ингээд чи чадчих штэ гэсэн ийм жижиг юу таскууд дээр нь тий мэдгүй гэрийн даалгавар дээр нь ч юм уу эсвэл хичээлээсээ хоцрохгүй хичээж байгаа тэр дүр зургийг хүүхд үзүүлж байгаа ш тий тэрийн ч юм ингээд үнэлээд хилдэг. Тэгээ хүүхэд мэдээж хэрэг байнга багш нь ингээд урам зориг өгөөлтэй ингээд сошиал суппорт хэрэгтэй гэж би бодож байгаа байхгүй. Тэгэхээр тийм байдалд байгаа хүүхдтэй чи хэрэг дараагийн өдрүүдэд даалгавраа маш аятайхан хийдэг тий. Аятайхан гэдэг нь одоо тэр багшаар бол нэлээд анхиц үзүүлж байгаа байдлын ч юм уу. Эсвэл тэр хичээлдээ хоцрохгүй чиний минут харин багасж штэ наашаа орж ирж штэ ч гэх юм нөхөрсөг найрсаг байдлаар ингээд тэр өдөр тутмынх нь хийж байгаа үйл явцыг урамшуулад байх юм бол тэр хүүхэд илүү их юм өөртөө их итгэлтэй болох би чадчих штэ гэсэн тийм итгэлтэй болох юм болов. Тэгээд нөгөө хүүхд ч гэсэн нөгөө төгөр өөртөө жижиг зорилтууд тавь штэ. За би өстө нөгөө багш маань намайг ингээд байгаа учраас би 5 минутын өмнө гарчгүй үйч гэдэг юм тий. Тэгэхээр энэ ямар нэгэн зүйлийг юм давтамжтайгаар хилээд одоо тэгээ суппорт олгох юм бол тэр хүүхдэд илүү их итгэл орж магадгүй гэж би зүгээр бодож байна. Тэгэхээр тэр ганцхан хүүхдээр яригдж байгаа юм шиг мөртлөө тэр чинь маш олон хүүхдээ багш бол зэрэг ажиллаж байгаа шүү дээ тий. Өөртөө итгэлийг ингэж үүсгэж болох байх гэж бодож штэ. Тэгэхээр мяалахгүй, доромжлохгүй, доош нь хийхгүй. Чи маа одоо ямар их хоцорд юм бэ? Өстө гуйлгачин чи ингээд авах юм байхгүй тий. Гуйлгачин ч байсан хамаагүй. Ямар ч хэлсэн тэр хинч байсан гэсэн хамаагүй тэр бол хүүхэд тий. Ирээдүй бид нартэй ингээд буцаагаад ажиллаж амьдрна. Магадгүй бид нарыг хөшин болоход кэрлээд явах хүмүүс штэ тий. Тэгэхээр тэд нарыг одоо яг ингээд нас биеийн хүртэл нь ингээ гоё спортлтой, кэрлдэг тий. Жижиг гэхгүй юм ингээ гоё дэмждэг байгаасаа тэгэх юм бол хүүхдүүд өөртөө их итгэлтэй болох юм болов уу гэж бодож байна.
Наадхан дээр чинь нэг жишээ ороод ирлээ. Манай 10 жил байхад хэдгээр анги лээ нэг 4 5 дугаар анги дэсэн баха. Манай ангийн хамгийн нөгөө болж бүтггүй зүйлийг хийдэг хамгийн муу сурдаг нэг хүүхдийг манай багш ангийн дарга болгоцсон. Тэгээд тэр цагаас хойш нөгөө хүүхд чинь амар өөрчлөгдсөн штэ. Бүр ингээд тэр өөртөө итгэх итгэлд орсон уу, тэ альсвал хариуцлага авсан уу мэдгүй ямар ч исэн юм уу хэрэг мэрэг хийгээдсэн тэрийгээ ингээд болж молоод айгүй өөр хүүхд болсон. Тэгээд тэрэн дээр бас тийм байх боломжтой шүү гэж бодлоо. Тийм байна те. Одоо ингээд нэг эргээд бодсон чинь яг жоохон нэг тиймэрхүү хандлага айгүйх байгаад байдаг ш. Нөгөө нэг алдуул гэх юм уу ямар нэгэн зүйл дээр алдангууд багш нар нөгөө нэг жоохон чичлэх гээд байдаг яав. Тэнгүүд 30-уулаач гэдэг юм уу 40-уулаач гэдэг юм уу нэг ангид суудаг. Тэгээд тэр дунд нь тэр хүүхдээ алдаг. Тэрийг бол нөгөө шудраг байж гин гэж яриад байдаг ш. Тэнгүүд яг шудраг байх гэдэг зүйлийг бас юу яахыг шудраг байх гэдэг байгаа юм гэдгийг бас нөгөө нэг олж харах хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээд хүүхдийг нөгөө нэг олон хүмүүсийн нүдэн дээр ичээл гэж нөгөө чи ингэсэн чи энэ ч муу байна гэд намайг нөгөө нь яадаг байсан юм. Би 10 жил амар муухай бичдэг байсан аахгүй юу. Тэгээд Монголд чинь цэвэрхэн бичнэ гэдэг чинь амар нөгөө чухал зүйл шүү дээ. Би нөгөө нэг амар муухай бичдэг. Тэгээд ангийн хамгийн муухай бичдэг энэ төр болдог. Тэгээд тэрэл ингээл чи хамгийн муухай бичдэг гэл тэгээд энэ одоо тэнгүү эмхтэй хөвгтэй ээжэж та тэмээд сонгорсон юм шиг ин бичиж байгаа царайг нь хараачтай мөрөөчтэй амар тэгдэг. Тэлийн өөр амар хичдэг. Тэгээд одоо хүртэл би ингээд бичгнээс амар хичдэг байхгүй юу. Би амар муухай хичдэг гэд. Тэгээд бичиг тасахгүй бас айгүй хөвгтэй хичээсэн. Тэгэл нөгөө нэг хаашаа налуулж бичээр, нэг уушаа налуулж бичээл, нэг дармлаар бичиж өнтер үзэл бичиг тасахгүй ингээд зөндөө үзсэн. Тэгээд хамгийн гайхалтай нь Европ гэсэн чинь би хамгийн гоё бичдэг юм болсон юм шүү дээ. Бүгдээрээ нэг ямар гоё бичдэг вэ гэ би бүр шоконд орсон. Тэгээд одоо ингээд эхэнд Европ төрснөөс хойш ингээд Монгол гадаад бүгдээрээ намайг өөдөж айгүй өөр бичдэг юм биш үү? Гоё бичдэг юм байна. Ойлгомжтой бичиж ийн гэж айгүй тэгдэг. Тэнгүүд би одоо хүртэл ерөөсөө тэрэнд итгэдэггүй. Би угаасаа л муухай бичдэг. Яагаад тэгэхээр угаасаа нэгдүгээр ангиас хойш намайг ангийн хамгийн муухай бичигт ингээд шалгалт өгсөн. Нийтдээ мөн. Харин тэгэхээр ингээд дахиад нөгөө эхний анхны сэдв дээр яг дахиж бараг очих гээд байгаа байхгүй юу? Хит их шүүмжлэлтэй нийгэм, хит их шүүмжлэлтэй одоо хүрээлэл хамт олон гэр одоо мэдгүй эргэн тойронд хүний тэр тухайн хүний эргэн тойронд хэн байна? Тэр маш их шүүмжлэл дунд байгаа бол өөртөө итгэл нь унжаал байгаа байхгүй тий. Өө би муухай штэ, өө би тийм штэ, өө би чадахгүй штэ, өө би тэгдэггүй штэ, би угаасаа эднээс дутуу штэ ч гэдэг юм уу тий. Тэгэд ялангуяа тэн дээр хүчтэй нөлөө үзүүлдэг хүмүүс бол гэр бүлийн хүмүүс тэгээд хамгийн өдөр тутамдаа ойрхон ажиллаж байгаа багш нар байдаг байх гэж би бодоод ит юм. Тэгээд буцаад ингээд харахаар дээр чинь би нэг эмэгтэй төстэй амар өөртөө итгэлтэй гэж загнуулсан шүү дээ. Ямар ч итгэлтэй ингэж загнуулсан. Тэгээ би бодож байсан аахгүй тэгэд энэ хизээ хаана үсчих юм болоо гэж бодохоор ээжээс үүдэлтэй юм болов гэж ээж маш том үүрэг оролцоотой юм байна гэж бодож байгаа аахгүй хүүхдийн өөртөө итгэх итгэл дээр ингээд бүр нэг гэхгүй те бид нар ингээд үндсэн үүрэг шугамаараа ингээд тэр хүүхдүүдийг аваад одоо хариуцаад аваа явж байгаа. Гэхдээ жижиг гэхэлтгүй юм болгонд нь тэр хувийнх нь юмд нь оролцох гэдэг ч юм уу те мэдхгүй тэгээд хүн толгойтой үсээ яамаар энэ те тэр хүүхэд ургуулмаар байна уу яамаар нэмэр байна тэрэнд нь ч гэсэн битгий оролцоосэй гэж би боддог байхгүй юу. Яагаад ч юм хит хувийн юм ингээ шүүмжлэл хичээлээ хий гэдэг шүүмжлэлийн хажуугаар те бие зөв авч яв тийг өвчнөө шүүмжлэлийн хажуугаар тэр жижиг гэсэн нэг юм хөөхөн юм орон зайгуудын амар ээж айгу хаадаг юм шиг санагддаг байхгүй ингээл өглөөл яншаал те өстө чи наад үсээ ингээд ахтай яадгийн ийм өмсөд ахтай яад урал амаа ингээд ахтай яадгийн ч гэдэг мэдхгүй зүгээр тэрийг тайван орхичих гэж би бодоод идэх байхгүй. Тэгэд тэр ингээд хүний эрх чөлөөтэй байж болох тэгээ жижигхэн өөртөө итгэл үүсгэж байгаа байдлын битгий ингээд нэг те өөрсдөө ертөнцийг мэдгүй хүний гоо сайхныг хүүхдийн гоо сайхныг юу гэж хардیں۔ Тэрүүгээр бити үнэлждэг үнэлтэй. Тэр аимшиг арзаасан толгой нь
Магадгүй тэр одоо хүүхдүүд амар юм байгийн юмнууд өмсөж байгаа ш. Тэр байгийн юм нь тэр хүүхдүүдийн хувьд маш гоё гоо сайхан нэж болно шүү дээ. Тэр мөрийг ингээд зүгээр амаа татаа дуугаа болчооч гэж хэлмээр санагдаад байдаг байхгүй. Амар их эргэн тойронд бод тэгж ажиглагддаг байхгүй. Хүүхдийнхаа ингээл бүрстэ орохгүй юм байхгүй. Бүр сүүл рүүгээ те эцэг шигээ яста дарваасан аим шиг цараймуудаа чичид юм уу те. Ингээ бүр итгэх итгэлийн бол үнэхээр бүр зүгээр ууландаа юм шигдэг гэж. Тэр нэг түрүү Ука амьдралынхаа үдсэн зүйлээсээ болоод ингээд өөртөө явдаг гэдэг тэгсэн штэ. Тэр дээр надад миний энэ үг санаанд ороод үг гэж нэг хиний аяр зааны судасны чимээ гэдэг номон дээр би тэмдэглээд авсан номнуудаас ингээд таалагдсан мөрүүдэд би тэмдэглээд авчдаг хгүй. Тэрэн дээр ухаан суугаад л бид дур булаам чанаруудаа гээдэг гэсэн мөр надад ингээд амар ингээд гэсэн бодолд оруулж исэн байхгүй юу. Тэр тэгээд бас эдгээр зүйлүүдийг харахаар ингээд нэрэл тэмдээ гэд бодоод одоо ингээд хүнд итгэл байна уу? Эсвэл ямар нэгэн зүйлийг ингээд юм үзэх тоолонд ингээд хүн ингээд өөр болно штэ юунд ч итгэхэ байна. Одоо ингээд хайр гэдэг зүйлд итгэхэ байна. Ингээл явж байгаа штэ. Тэгэхээр үнэхээр яг дур болон чанараа алдтiin байна. Ялангуяа тэр нэг логик сэтгэлгээ гэдэг байгаа шүү дээ. Яг тэр нь зөв. Гэхдээ нэг тийм илүү логикоор сэтгэдэг хүмүүс юмд итгэх нь арай бага болчдөг юм шиг санагдсан. Тийм байна те. Наад өвч ямар гоё үгэ. Би бас бичиж авчихъя. Тэгвэл одоо хэдүүлээ бүр ингээ амьдрал дээр ойртуулж ирээд юу яа л тэ. Одоо бүгдээ л хосын харилцаанд орж исэн бэлгүй тий юу. Тэр яг ингээд нөгөө талын хүндээ те. За би яг өөртөө итгээд байгаа юм байна. Тэнгүү дахиад нэг давхар нэг хүнд итгэх ёстой болж эхэлж штэ тий. Тэрийг яаж бид нар мэдрээд би энэ хүнтэй байх юм байна гэж итгээд одоо юу гэдгийг цаашаа ингээд харилцаагаа үргэлжлүүлээд байна. Тэрийг та нар юу гэж утсан, ажигласан? Та бол тэгж боддож угаасаа анханасаа итгийг бол хүнд юм дуурлахгүй баха. Яг тэр хүн ингээд ямар ч ингээд хооромжийн хүн байж болно. Гэтэ тэр хүнд яагаад ч надад ингээд тэл үзүүлэлт мэдрэмж төрүүлсэн болохоор би тэр хүнд ингээд сэтгэлээ дэвсэж өгөөд дурсаж байгаа байх. Тэгэнгүүт энэ үед болонгууд хамгийн түрүүнд гарч ирдэг асуудал нь болохоор тэр хүнд чи надад итгэж болно шүү. Би ингээд 100% үнэн байна. Би энэ чинь л би шүү 100% пингвин шүү гэдэг мэдрэмжийг яаж өгөх вэ? Одоо энэ хүнийг яаж ингэ санаа зовхгүй юм байлгах вэ гэдэг зүйл дээр илүү анхаарал өгөх санагдаад байна. Би болохоор Гэтэ яг ингээд нөхрийнхөө одоо юу гэдэг яг тийм зүйл твэс болоод итгэл үүссэн гэдэг ингээ яг хэлчихье гэхээр юм гарч ирэхгүй байгаа юм. Гэтэл тэн чи яг нэг тийм цаанаасаа нэг мэдрэмж баг шүү байна те. Мэдээж итгэсэн болоод нөхөр болсон байгаа те. Гэхдээ яг тийм юмнаас нь болоод тийм цензурын хараад өдр гэсэн нэг тийм юмнууд юу санаанд орж ирэхгүй байгаа юм. Танаас тэгж гинөө. Ер нь нэг тийм айгүй олон зүйлийн нэг цогц юмнаас гарсан мэдрэмж юм биш үү дээ. Нийлбэр болж иж за би энэ хүнд итгээд те ингээ бит хоёр цаашаа явах юм байна гэтээ. Тий. Би болохоор зүгээр ингэж бодоод идгийн нөгөө нэг чиний доторх монстр чин гэрээ олсон юм шиг санагдвал тэр чи одоо чиний хайрч үлээ ч үлээ те нэг хөрчинч үлээ. Тийм үг байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд би чинь нөгөө багаас айгу галзуу гэдэг очтой байлаа гэж. Тэгээд манай нөхөр хизээш намайг тэгж хэлж байгаагүй галзуу солиотой юм тийм ч гэдэг юм уу те одоо яагаад бас энэ нь бас ингээд тэр тухайн нийгэмтэй л холбоотой юм шиг байгаа юм л да ингээд дандаа сүрж юм ярьдаг илүү одоо дуурдаг тийм бодоогүй юм ингэж дахиж малтаж юм ярих гад байдаг. Тэгэхээр ингээд багш нар ч юм уу эргэн тойрны хүмүүс энэ солиотой ингээд солиотой үг үйлдэл гаргаж идэг гэдэг ингээд галзуу болгоцсон юм шиг л байгаа юм л да. Гэрийнхэн ч гэсэн. Тэгээд гэхдээ тэр галзуу байдлыг тэр айгүй эргчлөө гэж би боддог гэсэн багахта. Энэ үгийг авснараа би айгүй эргчлөөтэй болж байна тий галзуурах боломжтой болж байна гэж хардаг гэсэн байхгүй. Тэгээд яг ийм ээж маань тэр галзуурлыг амар их ойлгодог гэсэн байхгүй. Би ойрлон хаших чинь ингээд өөрийгөө илэрхийлэхийн тулд уйлна тий бүр ингээд бүх л ингээд арга хэмжээг авдаг. Тэгээ эсвэл ингээд тайван хамгийн сайхан нөхцөл болвол ээжтэй тайван юу ч хамаагүй бодохгүйгээр ярих. Тэгээд тэнд хинч юм дуурахгүй ээж бол ингээл тэглээ инглээ гэл ингээл юм чалчаад тахгүй юм яриад тахгүй наа чин тийм юм ч гэдэг юм уу тий. Тэнгүүд анхны мэдрэмж бол нөхрийн надад яг тийм тайван байдал болгочихсон. Тэгээ тийм тайван тэг дэмждэг үнэлдэг тэгээд юмыг жоох юм боддоор хардаг
Тийм болохоор нэлээ итгэл үүссэн байж би магадгүй нөгөө а, юу ч гэж бодохгүй шүү дээ. Тэр хүн тийм байна, ийм байна, тэгээд ингээд ингээд юм шүмжлээд байхгүй эсвэл тэр нэг юм сонио хачин бодож байгаа, ярьж байгаа юм маань ч гэсэн энийгээ л сайхан тайвнаар хүлээж авч идэг. Энэ тайван байдал айгүй юм тогтворт. Тэгээд тэр нь ингээд үйлдэлээр л анзаарч байгаа юм л та. Би чи жоохон муу яртай үгэнд итгэдэггүй үйлдэлд итэг гэж хэлдэггүй шүү дээ. Тэгэхээр үйлдэлийн аягүй их ингээ ажиглахаар яг ярьж байгаатай адилхан маш тогтвортой юм байдлыг ингээд ерөн жилийн турш ингээд үзүүлж бийлээ. Уг үйлдэл хоёр нь зурж гин үү, яаж гин үү гэдэг. Тийм харж байгаа хгүй балер. Тэгээд ер нь бол ийм үйлдэл нь маш юм бодтой надад ийм итгэж болохооргүй юм шиг санагдчихсан байхгүй. Тэгээд за энэ хүн яг муу юм байна гэсэн нэг тийм мэдрэмжүүд орж ирчихсэн. Түүнээс шиг юу гэдгийг чи яг муу байна, чамайг оллоо, хоёулаа хамтдаа явцгаая гэдэг нэг тийм бол гарч ирээ. Зүгээр мэдрэмжүүд бол ингээд айгу өсөж исэн юм уу, итгэх мэдрэмж айгу өсөж исэн юм уу. Үйлдэл нь маш ингээд ойлгомжтой зөв байгаад байгаа учраас юм уу. Бас үгүй гэж одоо хэлэх юм бол үгүй байж чаддаг. За гэж хэлэх юм бол за байж чаддаг тий. Одоо бодохоор яг л ийм тогтвортой тий яг ийм найдвартай байдал харуулад байгаа учраас итгэсэн юм болов уу гэж бодод байгаа байхгүй. Нэг зарим хүмүүс одоо юмд амархан итгэдэггүй хүмүүсийн талаар ярих гэж байна. Тийм хүмүүс амар итгэмтгий хүмүүсийг харчаад ингээд шинийг амт нэрээ одоо яаж том хүн болно да өдр гэл ингээл ярьдаг шүү дээ. Тэгээд тэр үед миний бодлоор хажуунаас нэг анзаарч чад. Үгүй яагаад харин чинь хүн ингээ те цэвэрхэн байна гэж надаа ингээ мэдрэгдээд байдаг байхгүй. Яагаад энэ хүний ингээ те юмд итгэх итгэлийг ингээ зүгээр тайван орхичиж болохгүй чиний мэдлэггүй байдлаас болоод ч боловсралгүй байдлаас болоод ч гэдэг ч юм уу те наад чинь чи ингээд ийм байдаг байхгүй юу гэдэр гэл нэг зарим хүмүүс нэг тиймэрхүү тухай ярьдаг шүү дээ. Тэгэхээр юмд хурдан итгэдэг хүмүүсийн итгэлийг нь тайван орхичиж байгаарай манайха гэж бас ялангуяа энэ чинь нөгөө хүүхдүүд дээр гардыг шүү дээ. Одоо удахгүй нөгөө шинжээл өвлийн үгэн гэл нөө ийм гоё итгэрийн юмнуудад итгэдэг нас байдаг штэ тий. Тэгэхээр зарим эцэг эхүүд энийг ингээд өвлийн үгэн байдгүй штэ. Нөө яавд тэр чин тим үлгэрээс гаралтай гэдэг ч юм уу. Ийм зүйлийг ингээ хүүхдэд ингээ багаас нь заавал хэлэх хэрэг байна уу? Тэртээ тэргүй тэр хүүхэд ингээ том болоо те тэрийг ойлгоно. Тэгэхээр зарим яг нэг ийм худлаа ярьдаггүй гэсэн нэрний доор хүүхдийнхаа тэр нэг итгэмтгий байдлыг алаад байгаа анзаарахгүй байгаа аав ээжүүдэд хандаж хэлгээд хүүхдийнхаа тэр итгэлийг тайван оргиж болохгүй юу гэж бас санагддаг шүү. Тийм тий. Одоо бидний түрүү нөгөө багаас нь одоо ингээ ихтгэл суулгах хэрэгтэй гэдэг нөгөө ярьж байгаа юм дээр одоо ингээд харчиж байгаа шүү дээ. Тэнгүүд угаасаа ингээд юм хизээж төгс байхгүй. Зэний одоо гоо ярьдаг юм да би бол 100% санал нийлж байна. Хүүхдэрээ байх л гоё юм шиг надад санагдаад үгүй. Би одоо юу гэдэг байгалийн зүйл юм санагдаад байгаа байхгүй юу? Заавал энэ болгоныг ингээд өрөх халахгүй хүн тэрийг за би тэр хооронд хүнд итгэж үзсэн байна, гомдож үзсэн байна. Чи яг миний мэдрэх хэвээр мэдрэмж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мэдрэх хэвээр мэдрэмжийг маа надад өгцгөө. Яагаад намайг юу ч ингэж мэдрэхгүй байхыг ингэж бүр ингэж шаардаад байгаа юм тий. Тэр бас ингэж бас жоо хэцүү юмсаа санагдаад үү. Тэгэхээр яг нөгөө нэг лимит өгөөд энийг яаж энийг одоо юу гэдэг болохгүй. Энийг бол за энэ бол зүгээр угаасаа юм байдаг зүйл. Тэгэхээр ингэж зүгээр л ингээл явж лээ гэлтэй энэ ямар ч хоргүй гэсэн зүйлийг бас ингэж ялууд салгаад явал зүгээр ах тий. Яг үнэ. Тэгээд нэг зарим нөгөө хинт юунд ч итгэе болцсон хүмүүс гэдсэн тэр бас нөгөө нэг баганаас нэг чамаа энэ төр амар нөгөө баганаас нэг нөгөө хүн цохилтууд бас амар нөлөөлөл юм шиг байлаа. Одоо надад нэг хэсэг тийм таньдаг хүмүүс байдаг байхгүй юм ярихаар наад чинь ч дээ чи тэгээд надад юу худлаа л яриад байна даа гэх тэгээд өгдөг. Ингүүд би өвн ингэж чи сэтгэлээс яриад байгаа байхгүй тийм тэгсэн чи санаатай худлаа яриад байна гэл. Би одоо ингэж хүнтэй яг яаж харьцах хэвээр байгаа ерөөсөө ингэ мэддэггүй. Аминдаа би ингэ тэр хүнд ингэ үнэн байгаад байгаа зөө. За энэ үнэн шүү. За яг ингэсэн шүү. Чи одоо ингэ юу харах уу? Баримт харах уу? Баримт тий. Тэгэхээр тэгэл мэдгүй тэгээд хараас айгүй хэцүү л байдээ тийм. Бас одоо нөгөө талаас нь ярихаар одоо энэ өстой жинхэнэ хортой яриа байж магадгүй шүү.
Одоо ингээд заримдаа ингэдэг заяа. Хүмүүс ер нь ингээд айгу хит их итгээд эхлэхээр амар ачаал юм шиг надад санагдаад байдаг. Ачаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ингээд надаа итг гэж би уул нь хэлээгүү дээ. Тэгэхэд яагаад ингээд хүмүүс итгээд байгаа юм болоо гэд. Гэтэ нэг гой гаргаж болдог юм нөгөө нэг даруусан юмны чинь нөгөө хувцс шүү дээ. Тэгэл би ч гэсэн нүүр мүрээ илдэвш янзаар будаал нөгөө хүмүүсийн үзэн яддаг теста балиар хүнд мүнд одоо аимшиг харагдаж болох тий хүнд хүний дургу үргэж болохоор бодож мудаал дургу үргэхээр хувцалж. Тэгэхээр хүмүүс айгу амар итгэхэ болчдөг гэж. Итгэхгүй байдаг аахгүй хүмүүс гадуур явхаар өөс итгэхгүй байхаар амар амар санагдаад байдаг. Тэ тэнгүүт тэг зүгээр ингээд амьдрал дээр болохоор ингээд эргэн тойрны найз нөхөд юу гэдгийг гэр бүл хүмүүс ингээд бүгд итгээд ахаар заримдаа амар ачаа санагдаад байдаг аахгүй юу. Ойлгож чинь үү те миний яриа юу гэдгийг Тийм, хариуцлага аваад байна шүү ирээд дээ. тийм ирээдүйд тэр хүмүүсийн дотор мэдгүй мянган хүн байлаа. Миний эргэн тойрны хүн 1000 байлаа. Тэднэрт би яаж явж байгаа мэдгүй итгэл үүсгэсэн. Тэгэнгүүт одоо мэдгүй тэр мянгуулаас нь ч юм уу мэдгүй 500-аас нь эргээд би зүгээр явж исэн чи ингэж итгэл алдлаа. Тэгж ялангуяа найз нөхдөй харилцаан дээрээс айгүй их тэр одоо ингэ үүсдэг байхгүй. Уул нь айгүй гэмгүү явж байгаа. Айгүй ингээд те нийгэмд айгүй гэмгүү л явж байгаа гэж бодоод байсан чи аль хэдийн нэг хүний итгэлийг инглээ эвдлээ. Чамааг ингэн гэж бодоогүй итгэж исэн учраас ч гэдэг юм уу. Тэнгүүт за би ч одоо бүр юм тийм бүр одоо бүр хүнийг гэмтээ гэхээр сэтгэл зүйн хувь дарамтанд оруулахаар яаж яалаа гингүүд зүгээр тэр хүмүүс итгэлийг яаж харж байгаатай яаж хүлээж авж байгаа яаж үсгэж байгаатай тэр хүмүүстэй холбоотой болж таарч байгаа байхгүй юу. Тэ одоо юу гэдгийг миний үгүй гэж хэлсэн хариулт шууд тэр хүний итгэлийг нэвдэж байгаа асуудал болчихж байгаа байхгүй тий. Гэхдээ би нөгөө талаас би үгүй гэж хэлэх эрхтэй л хүн байж байгаа байхгүй тий. Ямар нэг юм одоо надтай тохирох гэж байгаа бол ярих гэж байгаа бол хийх гэж байгаа ч юм уу би үгүй гэж хэлснийхэн төлөө шууд тэр хүний итгэлийг алдсан юм хувилбарт орчдөг гэх юм уу. Ялангуяа манай одоо бүлгийнхэн гэх юм уу те монголчуудын хувьд айгүй найз нөхдийн харилцаа маш эмзэг явд юм байна гэж би харж ирсэн байхгүй юу. Тэгэж чи ингэж яахад итгэж яахад ингээ зтэй найз биш вэж гэд. Тэнгүүд хүй энэ найзтайгаа баг тохиролцох гэсэн юм шүү. Анхнаасаа хоёлаа ийм юм дээр тохирно, ийм юм дээр ингэхгүй, тийм юм дээр тэгнэ гэд ингээд баг ийм гэрээ маягийн байгуулахгүй бол би ингээл айгүй хөөхөө явж исэн чи гин тийм итгэл алдсан гэдэг нөхрөө унчаад тэ нэг дээрээс нэг хүн харчаад тэ чи наад нөхөрөндөө л бай чи миний итгэлийг алдсан учраас гэдэг тэ. Хилээс гараад явах магадгүй хэрэгтэй гэж шүү дээ. тийм бидний ойлгодог найз нөхдийн харилцаа итгэлцэл гэдэг юм аюу сонин явагддаг юм байна. Энийг баг хоорондоо тохирох ёстой. Тэгээд баундрыгаа татах ёстой. Баундры байжж энэ хүн бас жоохон мэдрэл муутай да. Тэгэхээр би энд итгэхгүйгээр би өөрийнхөө цаг зав боломжийг ашиглаад би өөрийнхөө ямиг хичээ. Манай найз надтай хамт дэлгүүр явахгүй байж магадгүй ч гэдэг юм уу те. Би чи бүр 20 эдэн настайд ингээд найзтайгаа хамт дэлгүүр яваагүйгийн төлөө шууд тэр хүний урам зориг итгэлийн найзын харилцааг нь унгаасан ийм асуудалд унж байлаа шүү дээ. Тэгэхээр чи эн чин амар сонио асуудал байгаа зү. Хүүх би энэ хүний дэлгүүр явна гэсэн итгэлийг алдлаа да. Гэж үгээд ингээд би бүр тийм шаналцсан сууж. Сахарын ярианаас ил тод нөгөө харилцааны байдал хил хязгаар зөв тавих те. Тэгээд хүлээлттэй багсгах гэдэг гэсэн амар олон юмнууд орж ирлээ. Тэгэхээр ингээд өөрөө өөртөө итгэх нь маш чухал байгаа байхгүй. Найзгүйгээр би дэлгүүр явнаа гэсэн бодолтой байвал нэг итгэл мэтгэлээ хохироогоод авах шаардлага байгаа зү тэ. Найзгүйгээр би амьдрч чаднаа гэдэг ч юм уу те. Нэг юм өөртөө итгэх итгэл нь маш чанга байж нөгөө бус хүмүүс ингээд янз янзын ингээ хувилбар байрлалд одоо мэдгүй легогоор бол янз янзын тохиргоонд орж болно шүү дээ тий. Тэгвэл эсвэл бол яг тохирсон байлаа гэд завгүй болчлоо ч гэдэг юм ингээд одоо буцаагаад юмаа хэлэхэд нь окей гэд ингээд яа тэгвэл зөвхөн өөртөө итгэж байгаа учраас тэр хүмүүс цаатлын одоо эргэн тойронд байгаа хүмүүс янз янзын тохиргоонд ороход бол нэг асуудалгүй болчихж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Ганцхан тэнгүүнтэй л дэлгүүр явна гэд бодцсон байгаа бодлоос болоод тэр хүн би явахгүй чи юу яриад байгаа би явахгүй шүү дээ би өөр тустай ажилтаа гिचингүүт итгэл эвдэгдээд ийн гэдэг бол энэ өөртөө итгэж байгаа байдал нь маш сул байгаагийн илрэл юм шүү те. Тэгвэл наадар чинь би чиний эсрэг орж ирхөө. Тэнгүүд за тэг ямар сонирхолтой. одоо ингэж за хоёулаа дэлгүүр явах бол явна гэж тохирсон байдаг заяа.
хэдэн сар жилээр ингээд яриа за окей хойлоо тэгэхэд явна шүү гэж тохирцсон. Тэнгүүд чи надад окей гэж хэлжсэн аа. Яг явах гэсэн нэг цагийн өмнө гэдэг юм уу? Би явахгүй гэж хэлвэл наа чи бас муухай үсттэй. Сайн ундаа хүрэх хэрэгтэй. Наа чи тэгтээ морекери болчих штеп. Наа чи бол арай өөр яриа болчих штеп тийм. Тэгэхээр зүгээр юу гэдгийг зүгээр би найзынхаа хувь зүгээр оршоод байж ингээд би нөгөө тэр найзын кейс болохоор юм баггүй юу. Би зүгээр ингээл тий ажилгүй ингээл гіврээл хин над руу залгаж дэлгүүр явъя гэх бол тоо гіврээ байж байгаа юм шахгүй тий ингээд ямар нэгэн бас өөртөө ингээд ийм зориулалт өөртөө гаргасан одоо юу гэдгийг нэг урагшаага хийх юм тийм зорилго юм байж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт нэг гівгэнд миний найз нэртэй хүнтэй мэдгүй миний эгч ч юм уу миний хамсаат ойр дорны хүн байснараа гинт намайг зүгээр ингээд аваад яваад зүгээр тэнд ингээд санжигнуулна гэсэн утгатай үг биш байхгүй юу гэж. Би нэг албаар яагаад тэгж орж ирсэн бэ гэхээр одоо нэг ойлголцсон нөгөө юу яах гээд тэгвэл маань хүмүүс чинь ер нь тэгэл нэг бүдүүлэг байх, өөрөөрөө байх хоёрыг холиод идэг. Яа дураараа байх, яах хоёрыг холиод идэг. Ингээд юмнуудаа айгу холиод идэг болохоор шүүмжилжээнд оромцж гин гэдгээ холиод идэг. Тэгэхээр тэрийг яах гээд тэгэхээр заавал ингээд хэн нэг өгөө гэсний төлөө чиний итгэлийг алдна гэсэн үг биш. Гэхдээ бас нөгөө талаасаа яг үнэхээр ярьж хэлсэн бол нь бас нөгөө нэг ярьж хэлсэнтэй байх бас айгу том хариуцлага шүү. Өмнөх сэдвтэйгээ холбоод тохироондоо хүрдэг байх тий. Тэгэх юм бол эн чинь бас итгэлцлийг бэхжүүлээд явах бас нэг шалтгаан шүү дээ. Би бол найзуудтай хэлдэг шүү. Бид нар ингээд одоо жилд нэг юм уу 2 удаа ингээд хамт цуглаж ингэж ийш явдаг байхгүй юу? Тэрнээс өөр нэг уулзах боломжгүй Европын энд тэнд амьдардаг. Тэгээ би жоохон ингээд асуудал гаргаад идэг. Тэгээд хэлтээ. За яг энэ үеэр яг ийм болох юм байна. Тэгээд энэ үеэр би ингэчиж магадгүй юм шиг байна. Гэхдээ найз нь бол билет энэ дэр авчи. Би явахгүй бол би план юу вэ? Гэт дандаа гаргаж ирдэг. Дандаа нэг би плантай байхгүй бол миний амьдрал айгүй таашгүй айгүй хэцүү амьдралтай. Юу ч гинт гараад ирчих магадгүй. Тэгэхээр тэр над байнгын би план. Заримдаа ч бас ядардаг шүү. Байнга би плантай яваад тахаар. Хариуцлагагүй ингээд хамаг юм онжуулаа зүгээр ялхаагаа суугаад яад юм бэ гэж хүмүүс санагдаад байна шүү дээ. Харин тийм бас тэр амар бас айгүй хүнд байд юм аа ер нь ингээд надаа итгэхгүй яж болох уу гэд яг хоо энэ хариуцлагагүй байна ч гэдэг юм уу одоо ярьсан ярианда хүрэхгүй байх гэсэн үг биш л дээ. Гэхдээ бас хит амар хүнд ингээд дарамтаар хариуцлага өгöd байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Одоо тэр хүнийг итгэж байгаа учраас би ямар нэгэн тэр хүнд тохирсон шийдвэр гаргах ёстой юм шиг заримдаа болчдөг гэх юм. Тэгэхээр би бүр итгэлтэй юутэй эдэн зүгээр сийчээд би өөрийнхөө бас тэг шийдвэрийг гаргамаар байдаг ч гэх юм уу тий. Тэгэхээр нэлээд том хариуцлага нэлээд том үг байгаа учраас заримдаа би зарим найз нартай тэгдэг штэ бити надаа итгээрэй гэж. Чи эвгүй гар шүү дээ гэдэг. Тий. Буцаага тэднийхээ итгэлийг шууд сийчээд би ийм шийдвэр гаргасан. Тэгэхээр чиний итгэл мэтгэл надаас та хамаагүй гэд миний төлөө тэд нар чи сэтгэлдээ гоё байшин барьцсан чи шууд байшингийн гიშгэлж магадгүй. Ер нь амар хэцүү бас. Та ингэ бодоодсэн чинь бас нөгөө ажил мэрэгжил дээр энэ итгэлцэл их орж ирэх юм байна гэж бодлоо. Яа юунэ. Жишээлх юм бол тэр нөгөө одоо за зүгээр энгийн жишээ их чинь биднээс эмчтэр очдөг тий. Эмчид итгэл бас амар чухал тий. Итгэх үү итгэхгүй юу айлсаад ялангуяа сүүлийн үед ингээд айгүй их мэдээлэлтэй болцсон үед тий. Хувь хүн тэр өөрийнхөө шинж тэмдгийг ингээл гуглдээд ч юм уу тий. Эмчтэр очисон чи эмч өөр юм яриад байвал ингээд итгэлцэл тогтохгүй байгаа зү энэ дээр. Одоо ер нь үг гэдэг чинь амар чухал шүү дээ. Бидний энэ дээр подкастнууд дээр ярьж байгаа үг болгон гэсэн ингээд амар чухал хин хизээ сонсчод чи тэгж хэлсэн шүү дээ гэж хэлэх байгаас хаталтай шүү дээ. Үг гэдэг ингээд амар чухал надад санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг ялангуяа энэ алдар нэртэй хүмүүс яг албагүй хүмүүс одоо нөгөө албагүй шүү дээ. Ямар албатай ин гэдэг үгээр айгу царгалах гэдэг болсон. Гэхдээ надад бол тийг санагдаад байна. Яг албагүйг албагүй. Гэхдээ нөгөө нийгмийн хариуцлага гэдэг юм байдаг шүү дээ. Тэгэхээр нийгмийн хариуцлагаа дагаад бүгдээрээ илэг үг цэг болгон дээрээ олон нийт тарьж байгаа юм болгон дээр амар хар өртэй бодууштай санагдаад байдаг. Фокогийн хэлбэр нөгөө нэг эмнэлгийн сэдв бол надад Монголд бас амар чухал санагдаад байдаг байхгүй юу? Манай найз ингээд эмч тэгээд ингээд ярьж байгаа нэг дээр ингээд сонсохоор ингээд дээрээ эмчтэй эмнэлэгтэй итгэхгүй байцсан. Тэгэнгүүтээ хин нэгний зүгээр фейсбુક дээр зар дээр итгэдэг болсон. Яг. Тэр надад ингээд аимшигтай санагдаад байдаг байхгүй юу? Нөгөө нэг эрүүл бие сарууд оршно гэдэг үг байгаа шүү дээ. Тэр бол ууг нь бол үнэн үг санагдаад байдаг байхгүй юу? Улс орн тогтох хамгийн том тогтолцоо нь
арт иргэд те эргүүд боловсралтай арт иргэд байж ч бас орон чинь хөгжиж штэ. Тэгэхээр тэр тал дээр ингээд амтгүй амар анхаарах хэрэгтэй. Саяхан нэг амар ингээд болсон штэ манай бүгд тэр мэдж байгаа те фэйсбુક дээр. Одоо ч тэр шүүх нууцлын болоод ах шиг үлээ. Тэн дээр ч гэсэн надад бол өвгийн алдаанууд айгүй байсан санагдаад байдیں۔ Тиймэрхүү зүйл дээр бас ингээд хариуцлага тооцоо бол тооцоод бүгдээрээ тэрэн дээр ингээд айгүй анхаардаг болмоор нь яагаад тэндээ зөвхөн миний эрх ашиг биш нийгмийн эрх ашиг явж байгаа болохоор. За буйна тэгэхээр чамд ямар нэгэн ийм туршлага тохиолдчихэв одоо юу гэдэг чиний салбарт итгэхгүй байдал гэдэг ч юм уу. Тэгэлгүй яг тэр эмч хүний яриа одоо юу гэдэг тоглоом хийж болохгүй, худлаа ярьж болохгүй гэдэг зүйлийг би айгүй сайн ойлгосон. Туршлага дээрээс үндэслээд. Яагаад гэвэл худлаа ярих бол ойлгомжтой тийм. Тэгээд бүр тоглоом хийсэн өмнө төртөл хүмүүс итгэждэг. Тэгээд итгэлээрээ ингээд цаашаагаа яваад өгдөг. Одоо шилжих юм бол ингээд уушигны хатгаа аваад тийм нөгөө нэг эрентгийн зурган дээр уушиг нь харагдгаа болчдөг зүйл байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг эмчтэйгээ хэлцэн. Уушиг чинь байхгүй болцсон биз дээ гэдээ хэлцэн. Тэгсэн чинь нөгөө хүн чинь ах нь уушиггүй юм байлаа гэсэн явж байгаа юм. Оо яана. Ёо. Тэгээд тоглоом хийчих бас болдгүй юм байлаа гэдгийг би туршлага дээрээс харсан. Тэгвэл эрүүл мэндийн салбар чинь ингээд айгүй олон хүний итгэлцлэр одоо ингээд өдөр болгон ингээд нэр хүнд нь сайжирч яадаг салбар. Бусад салбарууд бас айгүй хэцүү юм санагддаг шүү дээ. Бусад салбар тэгэж өдөр болгон мянган хүнээр ингээд итгэлцэл өсөж явах боломж байхгүй. Тэгээд би энэ дэр юуг оруулж ирмээр байна л да. Энэ ажлын газрын хамт олонны итгэлцлийг оруулж ирмээр байна л да. Одоо 10 хүн эсвэл 5 хүн ажиллаж ялаа. Тэр дунд нэг алдаа гарах юм бол та нар яаж одоо ямар арга хэмжээ авдаг вэ гэх мэтлэнгээр асуултууд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр зөв одоо арга хэмжээ авч байгаа юм уу, авахгүй байгаа юм уу? Ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэх мэтчлэн асуултууд байна л да. Та нар юу гэж бодож байна? Ялангуяа одоо нөө бизнес дээр хүртэл гарч ирдэг шүү дээ. Бизнес бол цэвэр итгэлцэл дээр тогтдгоо гэж хүмүүс ярьдаг. Тэрийг одоо юу гэдэг тэр нэг гэрээ, ил тод байдал, хил хязгаараа зөв тогтоосон тэр янз бүрийн гэрээнүүдээр л одоо итгэлцлийг тогтоод юм болов. Тий. Одоо л ажил ерөөсөө яг тэг гэрээгээр л зохицуулагдж байгаа л да тий. Тэр би ингэж бодохгүй юу? Манад ер нь энд бол бас эмчтэй итгэхгүй байх тий одоо өөрийнхөө яг ийм personal ямиг одоо хийж байгаа өөр дээр нь тий юм яг дасгал хөдөлгөөний зааж байгаа хүнийг ч гэдэг юм итгэхгүй байх байдал бол зөндөөдөг байхгүй юу? Одоо ингээд одоо уулзаад ярьж байгаа яриа марийг нь хажуунаас нь сонсч л байлаа. Тэгээд тэнгүүт би сая ингэ бодож байхгүй юу? Бид нарыг хүүхэд байхад багшад дийдэг, лам дийдэг, одоо юу гэдгийг те эмчид дийдэг гэдэг ингээд энэ ийм шууд автоматжуулсан тохиргоотой итгэлийг яаж суулгach вэ? Энэ тарих угаалт байсан уу? Тэгэж бодож байгаа байхгүй юу? Тэгэнгүүт автоматжуулсан тохиргоотой нөгөө нэг сая 80-аад он, 90-ад оныхон чинь ер нь бол хөдөлмөрийн зах зээл дээр байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэд нар чинь ингээд эмчид шууд итгээд тэр түрүүний одоо нийгэмдэр ийм асуудал үүсэж штэ тий эмч янз янзын ийм тан одоо босон болоогүй юм зарлаа хүний эрүүл мэндийг хохироож байна гэсэн. Тэгэхээр энийг нэг хянаж харж үзвэл бодвол яадаг юм болоо одоо шууд ингэж хин хэлсэн тий эмчид бүх эмч нарт итгэж болно, бүх багш нарт итгэж болно, бүх лам нарт итгэж болно, бүгдд нь л итгэж болно. Хин хэлсэн. Энийг нэг шалгаад үзүүл яадаг юм. Тэгэхээр шалгахын тулд нэлээд критикл байх хэрэгтэй. Юмыг бас хайж үзэж те надаа юу шахаад байна, юу зөвлөд байна гэдгийг бас боддог байх хэрэгтэй л хэл та. Тэгээд энэний ар дээр итгээгүй байсныхаа тулд юу юм гэхээр өөрийнх нь л эрүүл мэнд шүү дээ. Тэ өөрийнх нь одоо юу гэдгийг сурж байгаа зүйл нь шал худлаа ойлголт ч юм уу те байж болно шүү дээ. Одоо нэг багштай байлаа гэхэд коучтэй аюу хүмүүс коуч авдаг болсон шүү дээ. Тэгэхээр энэ юм автоматжуулсан тохиргоог нэг дахиж сайн хянах шаардлагатай хаа. Монгол хүмүүсийн яв нийтийн хайлт ингээд хараад үзэхэд гэхдээ одоо миний мэдэх хүрээ бол надад фэйсбүүкийн бол ямар нэгэн сошиал медиагийн хүрээ байгаа даа штэ. Тэрийг хараад ахад яг нэг зөв юмдаа яаж итгэдэг болох вэ гэх юм уу? Юу гэх одоо яаж хүмүүсийг зөв юмд нь итгэдэг болох уу гэдэг дээр бас амар анхаарах хэрэгтэй юм санагдаад байна. Ер нь бол манайхан одоо нэг
Монголд биш гадаад гэсэн овогтой бүх юмд итгээд байдсан шүү дээ. Тэр бас ингээд анасаа хизээч тэр автоматжуулсан итгэл юм болоо гэж заримдаа бодод одоо яагаад чи хэн чинь Шар царайтай шонхор хамартай л бол тэр хүмүүс ч мондог. гадаад Нэг гэхээр юм тий. гоё сайхан итгэж болно 100% үнэн гэдэг тийм юм байдаг юм шиг байна. Тэнгүүд үгүйсээ тий гадаад ч гэсэн хөлхний зөөврийн юм зөндөл байгаа ч тий. Тэгээд тэр нэг одоо миний түрүүний ярьсан асуудал дээр доор нь тэр хүмүүс болж ирсэн чинь нэг юм ихтэй. Оо юу штэ манай чихэд наад чи ингэж байж идэв штэ. Тэгэхээр үнэн гэсэн үг гэдэг тэгсэн аахгүй. Тэгээд тэр надад ингээд доор нь би хэлбэр санагдаа. Юу гэсэн үг юм чехийн фэйсбүүкийн зар дээр ингэж явлаа гэд над чи үнэн болчих юм уу те? Юу яриад байгаа чех хүмүүс чехийн фэйсбүүкийн пост үнний очигцэг юм уу? Юу яриад байгаа? Сонин пост Цензур юм уу? Тэ. Тэгээд санагдмаар санагдаад байдаг. Тэнгүүд хүн болон дугаасаа эргэлзэх эрх байгаа тий. Тэгэхээр эргэлзэж болно. Тэндээсээ эргэлцснийхаа үр дүнд нөгөө шүүмжлэлээ хийгээд асуултаа асууж болно. Гэтэ ард нь бас өөртөө аюулсаа анализ хийдэг байгаасаа. Тэр одоо юунд нас итгэдэг гэж магадгүй тухайн улс орны тавьж байгаа стандарт гэж байгаа шүү дээ. Европын албаны стандарт гэдэг юм уу те. Тэр стандартт нь хүмүүс далд ухамсараараа итгэж байгаа учраас гадаад хүн бол сайн хүн. Гадаад юм бол сайн гэсэн нэг ийм ойлголттой тий. Тэнгүүт эргээгээд харахаар уул нь бид нар ч бүгдээрээ л ийм хятадаас хамааралтай хятадын бүх юмыг хэрэгэлдэг авдаг иддэг удаг байдгийн бүх юмыг л хийж байгаа тий. Тэгсэн ирнэ итгэдэггүй. Хятадтай итгэдэггүй мөртлөө бүх юмыг хэрэгэлдэг. Эн чинь ийм амар гачаа ойлголт биш үү? Тэд нар ч гэсэн гадаад хүмүүс шүү дээ. Итгэх хэрэгтэй шүү дээ. Тий, саяны яриатай холбоотойгоор би нэг сонирхолтой юу яажсэн. Одоо ингээд нөгөө нэг эдийн засгийн өсөлтийг яаж одоо тийм эдийн засгч нар хяндсан бэ гэж би бодож исэн байхгүй юу. Тэгээд дээр үед би нэг мэдээгээр сонсчлгүй эсвэл подкаст мэдгүй ямарсан нэг тийм хальт сонсцсон юм байгаад идэв тархинд. Тэрийг ингээд нөгөө нэг бас итгэлцлэр нь ингэж хэмждэг юм байна л да. Тийм одоо статистик гард юм байна. За ер нь манай улс орн би биндээ итгэх итгэл болвол ийм байна. Тэгэхээр эдийн засаг бол өснөө өсгүй. Энэ бол ингээд дахиж ингээ буурсаар байна гэдгийг ингээ эдийн засгч нар гаргаж ирдэг юм байна л да. Тэгэхээр эн чинь 5 хүн хоорондоо бие биендээ итгэж гин гэдэг чинь тэнд одоо солилцоо, арилжаа юу гэдгийг зөндөө юм явагдана. Тэгэхээр тэндээс мөнгө өгсөн. Тэгээд эдийн засаг өсөн ч гэдэг юм байна. Иймэрхүү ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тийм хоёр орон дээр хийсэн туршил байсан юм байна л да судалгаа. Тэгсэн чинь нэг нь болохоор Орос хүмүүс бие биендээ итгэх итгэл бол маш доогуур буюу баг итгэхгүй байна гэсэн нэг тийм үзүүлэлт. Тэнгүүт дагаад эдийн засгийн өсөлт нь маш удаашралтай багаар гарч иржсэн гэж байгаа байхгүй юу. Тэнгүүт Скандинавын оронд Шведэд судалгаа хийсэн байгаа. Тэнгүүт 60 хүн амынх нь 60% нь бие биендээ итгэдэг гэсэн тийм үзүүлэлт гарч ирсэн гэж байгаа байхгүй. Энэ бол маш өндөр үзүүлэлт гэж байгаа байхгүй 10 сая хүн дунд. Тэгэхээр эдийн засгийн өсөлт бол байнга явагдах юм байна гэж гаргаж ирсэн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ амар сонирхолтой байгаа шүү дээ тий. Эдийн засгч нар хүртэл тэр итгэлцэлээр тооцоолоороо одоо цаашаа эдийн засгийн өсөлт уналтыг ингээд хийж идэг, харж идэг, мэдэрж идэг байх нь гэж бодож исэн. Энэ бас тэгвэл бас хамааралтай л юм байна л да. Тэгвэл энэ хүний итгэл үнэмшилтэй холбоотой итгэл юу нь яаж үсээд аа? Шашин улс төр те одоо юу гэдэг шинжлэх ухаанд итгэх итгэл нэг итгэл үнэмшилтэй холбоотой нэг юм байдаг шүү дээ. Одоо сая нийгэмд итгэх итгэл гэдэг ч юм уу те. Энэ том зүйлүүдэд итгэхийн тулд яг юу нөлөөлөд байгаа юм? Би ч одоо шашныг болвол тэгж бодоод идэв шүү дээ. Хүн гарцаагүй байдалд орохороо л тийшээ явдаг бах. Одоо амьдардаг гэр орон ч гэдэг юм уу, улс орон ч гэдэг юм уу. Манайх ч айгүй рисктэй улс тий. Тэгээд амьдралын чанар маш муу. Хинч гадаа гараад нөө баталгаагүй машин даруулаад өгч магадгүй. Эндэгдэл осол айгүй ихтэй. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор хүмүүс ингээд юм тааварлшгүй гинтийн зүйлүүд маш их болохоор энийгээ магадгүй нөгөө хүлийн зөвшөөрдөг тий. Таныг ойлгож гин гэж авдаг газар нь шашны байгууллагууд байдаг учраас тийшээ ингээд явдаг байх нөхцөл байдал харагдаж байгаа байхгүй. Тэгээд нөгөөтэйгүүр болохоор мэдгүй ханилсан хань ижлэн ч юм уу эсвэл өөрийнх нь ямар гэр бүл байдгийг те эцэг хийхэд гэр бүл ч юм уу тэнд ингээд амьсгалах агааргүй
Амьсгалах агаар гэдэг нь сэтгэл зүйн хувьд амьсгалах агааргүй юм дандаа боогдсон, хаагдсан, хашигдсан, дарлуулсан, шүүмжлүүлсэн мэдгүй ингээд нэг юм дандаа нэг юм юм руу ороод идэг тийм нэг юм гарцаагүй байдал руу ороод идэг хүмүүс ер нь баг юм юугаар юм фантазигаараа шууд юм шашин машныг ингээд тархиндаа бодож бий болгож одоо калт ч юм уу үсгдэг. Эсвэл яг тиймэрхүү байгууллага руу явдаг, очдог. Тэд нар тэнд ингэж хүлээж авч байгаа шүү дээ. Оо, гэрийнхэн ч ойлгохгүй нөө. Тэ найз нар ч ажлынхан ч харин тийм ээ бид нар чинь юм цаанаас ирсэн одоо тийм хүмүүс шүү дээ ч гэх тийм юм. Тэр хүний итгэлийг тгийж хүлээж авд юм болоо тэнд угаасаа амьсгалах агаар орон зайг нь бий болгож байгаа учраас хүн тийм газар итгэлээ бүрэн өгдөг юм болов гэж бас хараад байгаа шүү. Шашны байгууллагыг тэг шашин руу очиж байгаа итгэлийг бас би тэгж хараад байгаа. Аха. Би ч нөгөө бас итгэл үнэмшилтэй айгүй хэцүү. Тэгээд нөгөө миний харж байгаа үнцэг юу байдаг вэ гэхээр тэгэхээр одоо бүх юм шинжлэх ухаан руу орчие гэтэнгүүт шинжлэх ухаан чинь төгс биш байгаад байдаг. Яг явж л мэдээж явж байгаа. Өмнөх нөхцөл байдлаас хамаагүй төгс хамаагүй илүү боловсронгүй нөхцөлд бол угаасаа очиж байгаа. Жил иргэсэн угаасаа юм болгон ингээд өөртөө явна штэ. Тэгээд нөгөө нэг жоохон хүмүүс сандаг клаусанд итгэх тийм жижиг итгэл шиг. Тэгээд яг ийм зүгээр л юм ийчдээ ямар нэг юмд ингээд итгэх байснараа нэг буруутахгүй гэж би бодод байдаг. Тэгээд хамгийн гол нь тэрүүгээр нөгөө ашиглуулчихгүй байх хэрэгтэй. Итгэлээрээ дамжуулаад итгэлээрээ дамжуулаад одоо ямар нэг юмны золиос болохгүй байхыг ингээд үндэслэх шаардлагатай. Тэгээд би ч өөрөө бас тийм шашны янз бүрийн итгэл үнэмшил байгаа. Гэхдээ тэглээгээд одоо юу гэдэг би энэ шашин миний итгэдэг шашин 100% үнэн юм ба гэж бол хэлэхгүй. Алдаатай байгаа нь одоо бүх юм байгаа. Алдаатай юм нь бол би 100% шууд өгдөөсөн тэр хүмүүс рүү харж байгаа. Та нар уус ингэдэж штэ гэж хэлцдэг. Тэглээгээд би тэднийг бас 100% өгөөсгч юм гэсэн үг биш. Тэгжиж л бид нар илүү сайжрах юм болов гэж боддог. Тэнгүүд нөгөө нэг нэг л ихтэй сэксэг гэх гэдэг бас нэг үг байт юм лээ би саяхан сонссон. Тэр бас надаа ингээд зарим тохиол амар юм үнэн юм шиг надад бас санагдаад байна. Их юм байвал нь одоо нөгөө нэг юмд итгэх байсан хүмүүс юу нь юунд итгэх байсан гэдгээр дээрээдсэн шүү дээ. Тэгвэл надад жоохон ч гэсэн итгэх юмтай байх айгуу тийм үзэсгэлэнтэй санагдаад байна. Айгуу тийм гой санагдаад. Тэгээд итгэх юмгүй болцсон юунд ч итгэх болсон хүмүүсээс би жоохон айгаад байдаг. Тэгэхээр шашин байна уу, шинжлэх ухаан байна уу, юу байна, ямар нэгэн юм дээж авдаач байна уу, байгальтаач байна уу, ямар нэг зүйлд итгэж гин гэдэг хүн итгэж чадж байна гэдэг айгуу гоё юм байна л гэж бодод байна. Тэгээд нэг яаж энэ итгэл үүсэт байна вэ гэх тиймүүд янд ингэдэг баха. Зарим болонгууд нь бүр багаас нь мдээгүй байх тэр нэг автоматар гэр бүлээсэн тэр сууж байгаа штэ. Одоо яг энэ шашинд итгэдэг. Гэр бүлэрээ тэр шашныг практик гэдэг байт юм уу? Гэр бүлэрээ нэг бариач дээр очдог байт юм уу? Гэр бүлэрээ нэг эмч дээр очдог байт юм уу гэд. Тэрнээсээ болоод ингээд тэр нугас за энэ хүн аягүй мундахгүй итгэх ёстой гэсэн юм суудаг баг. Зарим нь олонгууд нь өөрөөс ханхрын илгээр зэггүй болоод ямар нэг юм тусламж хэрэгтэй болоод тэр зүйл нэрээ за бусдыгаа яриулах дуучлаарай. Энэ бас ингэж миний аягүй эмзэгэлдэг дандаа юм бодож явдаг. Тэгээд манай ч гэсэн өмнө сонсч байсан баг. Яг энэ хүүхдүүдийг өсвөр насны хүүхдүүдийг ялангуяа тийм хараа хяналтаас юм эцэг хийн дэмжлэгээс ингээ бид нарын дүрс харж байгаа юм одоо дүрсээр объектор бол тэр хүүхэд том болцсон харагдаад байдаг. Ингээ гадуур чөлөөтэй байж болно тий хаанч ингээд байж болно. Окей гэсэн юм тийм юм сигнал үүсдэг юм шиг байна. Тэнгүүт ингээд хараа хяналт инээ тэр юм суларж байгаагийнхаа хажуугаар энийг чангалаа гэд ороод ирэнгүүт нь одоо бүхэл талаар нь ингээд тэглээ англаа гэж чангалангууд тэр хүүхэд ингээд хаанч ойлгогдохгүй байгаа юм шиг мэдрэмж аваад тэгээд яг нэг тийм
Одоо бол тэгтээ шууд энэ манах шашаа чи хүрээ дээрээ чи итгэж болно гэж ингэж хэлэхгүй шүү дээ. Хэн ч хэлэхгүй. Одоо ингээд дандаа хэлбэр төрсөө өөрчилсөн байгаад байгаа харагддаг байхгүй юу? Миний харж байгаагаар ажиглаж байгаагаар. Тэгэхээр хүүхдүүдийг те ингээд биднэрт ядж байхад ингээд өсвөр үеийнхандаа зориулсан гоё чөлөөт цагаа боловсон өнгөрөх газрууд юусэн ингээд байхгүй энэ тутмаг юм. Ингээд яг тэрнээр ингээд төгрөөлөл чи бүжгэлдэг үү дуулмаар байна уу ингээд гоё найзуудтай болмоор байна уу гэх. Тэгэл ороод ирэнгүүт нөгөө хоол идмээр байна уу гэх. Тэг өсөж цангаж явна ш тас тэр амьтад чинь. Тэнгүүт ингээд тэр орчныг бүрдүүлж өгөөл тэгээд хүүхдүүд мэдээж хэрэг тэр үедээ ингээд би бинтэйгээ хамт баймаар байгаа, бүлэгт ормоор байгаа, дуулж бүжгэлмээр байгаа, актив баймаар байгаа. Тэр бүх гой зүйлүүдийг хийгээд ард дээр нь чиний амьдралд юу болоод байгаа юм бэ? Сэтгэлийн нарийн юмнууд руу норн тэг чамд ийм хэцүү зүйл байна уу? Яасан юм. Нарийн гэр бүлийнх нь мэдээллийг аваад тэр хүүхдийг энд яаж уях вэ гэдэг ингээ үндсэн одоо систем гэх юм уу тэр хар зураг гаргаж идэг. Тэгээд эцсийн бүлэгт одоо бид нар ч гэсэн одоо бараг би нэр хэлэхгүй. Гэхдээ ер нь бол одоо ингээ бараг ярихад мэднэ. Ирээдүйд тэр хүүхдүүд хоорондоо мэдхгүй нэг юм миний байшин ч юм уу юу ч юм мэдхгүй нэг тийм том байшинд хамт амьдраад тэгээд ингээд янз бүрийн загалмаа магалмаа зүтсэн тэгээд хамтдаа амьдраад тэгснээр нэг хүний төлөө ингээд ажил хийгээд тэр ажил нь юу юм гэхээр сүлжээний бизнес гээд нөгөө нэг гой бүжгэлж мүжиглэл янз янзын ингээд гой одоо ирээдүйд яриад исэн хүүхдүүд ч одоо юу сүлжээнд ороод ажил хийдэг болсноо гинт хоорондоо амьдраад хүүхд мөхт гаргаад бүр эн чи юу болоод байна гэд ингээ эргэж харахаар нэг юм бүхэл бүтэн өсвөр үеийн хүүхдүүдийг нэг тим юм одоо дур сонирхлынх нь одоо тэр гоё актив байдлаар татж байгаа юм нэг төр зураг харагдж байгаа. Тэнгүүт нөгөө дунд иргэм насныхан ч угаасаа жоохон завгүй л байна л дээ хөрхи. Тэнгүүт нэг хөгшчүүд рүү манаас их ингээд дайрж байгаа те тэр үе бас ингээд одоо ахмад хэсгийн хүмүүс ч бас ингээд хөрхи бас л нөгөө яриад байгаа чөлөөт цаг өнгөрөх газар байхгүй асрах газар инээ тэрэ юу ч гэдгийг тэд нарыг ингээд хүүе наашир та нар байж штэ гэдэг газар нь байхгүй учраас нэг нэгээр нь ингээд гэр бүлээс нь сугалж аваад та энэ ч ингээд сайхан хөгшчүүдтэй ямаарж ярина хүүхдүүдэд ярьж болно инээ тэргээд тэн дундаас үндсэн мэдээллийг аваад энэ хүнийг ийм юмар уяадах юм байна саяхан иймэрхүү кейс дээр яригдсан те нэг эмэгтэй одоо тэр христийнхэн сүм цуглаанд илтгэл юучлээд эргээ тавьж агаад нас орлчлаа гэсэн нэг ийм мэдээлэл гарсан ш. Тэгэхээр ингээд бүр тэ за 0-оос гэлч 0-оос 18 насны хүүхдүүд тэнд бүр цонх ингээд бүр үе ингээд байна ингээд тэдрийг актив байлгах тэгээ тэр нь маш эрүүлэр актив байлгах шүү. Тийм ямар нэгэн шашны цаанаа далд нөлөө агуулмж юусоо байхгүй актив байлгах газрууд юусоо алгаа. Энийг нь хийж байгаа нь одоо тэр шашныхан байгаад тийм тий. Одоо нөгөө нэг нийгмийн эмзэг давхарга инээ тэрэгээд нөгөө арх юу ч гэдэг тийм ансууруулах бодистой байгаад байгаа тэр бүлгийг ч гэсэн тэд нар аваад тийм тий. Ингээд ерөөсө бидний аяж гээгдүүлээд байгаа орхигдуулаад байгаа одоо давхаргуудыг чинь тий одоо давхарга гэж ярьж уушлаарай. Гэхдээ одоо өсвөр насныхан тэр одоо эмзэг бүлгийнхэн эсвэл тэр ээж аав ахмад насны маань тэд нар чинь ингээд харин итгэлийн яаж авах вэ? Эднэраар юу хийж болох вэ гэдгийг шийдэд байгаа юм биш үү? Тэ. Тэгээ энэ олон ийм одоо итгэлээрээ нэгдсэн тийм бүлэг этгээдүүдээр цаашгаа юу хийж болж байгаа болоо гэдэг нь надад бас аягүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Тэгээд түрүүн Укагийн хэлсэн одоо асуулт те асуусан асуулт тэр нөгөө нэг шашинд итгэх итгэл шинжлэх ухаанд итгэх итгэлийн талаар асуусан. Тэгсэн чинь сахар болохоор шашин руу ямар хүмүүс очдөг вэ? Тэгээд бүнгөө болохоор одоо шашинд итгэж байгаа итгэгчид одоо ямар хүмүүс байдаг вэ гэх мэтлэнгээр яригдлаа л та. Би тэг надад нэг айгуу сонирхолтой юу орж ирээд саяхан би нэг ном уншижсэн аахгүй. Одоо ингээд 20 жилийн өмнө одоо хийгдсэн дэлхий дээр одоо удаа хийгдсэн хүний геномыг одоо уншиж дуусгах тийм хүний геном human genome гэдэг төсөл хэрэгцсэн байхгүй. Тэгээ тэр төслийг удирдах ийсэн тийм судлаачийн бичсэн ном уншижлаа л та. Тэгээ тэр ном юу гэж эхэлдэг вэ гэхээр Билл Клинтон гэдэг ерөнхийлөгч тэр төслийг нээж үгэлжсэн юм л да. Цагаан ордны зүүн талын танхимд зогсоод 200 жилийн өмнө одоо урагдсан нөгөө
Бодвол тэр дэлхийн газрын зураг байсан баха. Нэг хүний нэртэй газрын зурган дээр ингээ гараа тавьж хагаад яг энтэй адилхан зүйлийг бид нэр одоо хийх гэж байна. Энэ бол хүний геномыг уншсан тийм газрын зураг байх болно. Энийг дэлхий дээр өмнө нь хинч мэддэггүй байсан. Бурханаас өөр хүн мэддэггүй байсан. Тэн бурхан ганцхан мэдж байгаа энэ зүйлийг одоо бид нэр мэддэг болох гэж байна гэж хэлсэн. Тэр нөгөө ном нь бол Бурханы хэл гэдэг нэртэй ном байсан аахгүй. Тэр нэг ДНХ-гийн уцалдгийн зурагтай. Тэр одоо судлаач одоо өмнөх үгэндээ тэгж хэлж байгаа тийм. Шашинд итгэл одоо шинжлэх ухаанд итгэл хоёр ч одоо хоорондоо байлддаг юм уу? Бие биенийхээ итгэлийг булаацалддаг зүйл юм уу үгүй юм уу гэдгийг судлахын тулд 1906 онд зөвхөн нөгөө эрдэм шинжилгээний ажилтнууд донд хийгдсэн судалгаа тийм. Хэдэн хувийн шашинд итгэж байна гэдгийг судалсан юм байна л да. Тэгсэн чинь 40 гаруй гарсан. Тэгээ 2000 оны үед дахиад яг тэр судалгаа хийсэн чинь тоон ямар ч өөрчлөлт байгаагүй гэж байна. Тэгээ тэр хугацаанд юу болсон бэ гэхээр шашины хандлага өөрчлөгдсөн байж таараа. Шинжлэх ухаан бол айгүй их хөгжсөн байж таараа. Тэгээ тэрнээс юу гэдэг үгэнж байгаа гэхээр энэ шашинд итгэл, шинжлэх ухаанд итгэл хоёр бол шал тусдаа итгэллүүд юм байна. Хоорондоо бие биенийхээ итгэлийг булаацалдаггүй зүйл юм байна. Хэрвээ энэ хоёрыг ингээ хооронд нь холбоод бие биенийхээ итгэлцлийг ингээд дэмжих зүйл хийж чадах юм бол илүү их ач холбогдолтой байна гэсэн дүгнэлтэнд төрээд тэгээд тэр номыг бичсэн тийм номыг би уншиж эхэлж байгаа. Наачаста яг гоё сонирхолтой ном байна. Яг миний яг боддог зүйлтэй өстой юм байна. Би бас тэгж бодоод байхгүй. Намайг одоо ингээд жоохон би ч бас шашин жоохон итгэхэд идэв штэ гэх. Тэгэхээр хүмүүс тэгвэл чинь ингээд айгуу сони юм шиг өөрөө техникийн тий. Тэгээд одоо шинжлэх ухаанаар хүн бэж чи шашин итгэхэд одоо ингээд нэг тиймэрхүү юмнууд ингээд гарч ирээд байдаг. Тэнгүүд би хоёр өөр төрлөөр тэр хоёр зүйлийг чинь яаж байгаа штэ. Тэгээс нэг хязгаарч миний хувьд болонгууд аль нэг хязгаарч үүсгэж байгаагүй. Тэрүүний хэлгээр би бол мухагаар хэлэхэд шашинг бол зөвхөн өөртөө хэрэгтэй байдлаар хэрэгэлдэг. Шинжлэх ухааныг ч гэсэн би өөртөө хэрэгтэй байдлаар хэрэгэлдэг. Айгаа мухаа төрлөө. Хоёулангийн л ашиглаад явж байна. Тэгээ хоёулангийн л яг өөртөө ашиглаад өөрийнхөө хэрэглээ болгоод яваад байгаа. Тэрнээс Харин наача айгуу чухал байхгүй юу? Ашиглаад ашиглал да. Тэгэхгүй битгий ингээд нэвч шумбаад уусаа тэндээ бүр ингээд алтуураад явчихл та тий. Наача айгуу сонирхолтой ном байна. Буйна номныхоо нэрийг дараа нэг юун дээрээ бичжүүлтэй. Энэ номны төрсэн гэдэг. Үнээрээ тийм энэ юу яаж болж штэ? Номны хавцыг юу ячиж болж штэ те? Бас Background оруулж дээр болно ингээд төр оруулаад гарах болчих болно штэ те? Тий. Яа. За зөндөө юм ярьлаа тий. Янз янзын сэдвээр оруулсан. Өстой төнгчөөгүй ч юм алга одоо бүх юмр нь л орох шиг л. Төгчл явчлаа шүү дээ. За тэгээд ер нь итгэлцэл гэдэг чинь ер нь тэнцвэртэй одоо нөгөө нэг сэдв болгон төгсөхдөө дандаа тэнцвэр ярддаг те биднээс. Баланстай тий. Тэр шиг л хэдүүлээ одоо итгэхтэй хэрсүү байцгаая, баланстайгаар итгэе. Одоо хит их итгэлгүй бас хит их хардалтгүй тий. Итгэлцэл нь ер нь бол маш удаанаар цаг хугацаа шаарддаг зүйл юм байна, өсдөг тий, бий болдог. Бас энд юу нөлөөлж байгаа гэхээр ил тод байдал төрөний муу адилхан хил хязгаар өөрийгөө хамгаалах тэр нэг юм бас хэрэг болдгийм байна гэж ойлголоо. Тэгээд байнгын одоо бас дандаа логикоор биш мэдрэмжээрээ бас хүмүүст итгэж байгаарэ гэдэг бидэд ярьлаа тий. За өөр нэмэх юм байна уу манайха? За тэгэл бүхэл сэдвлөө орох гэж хичээлээ. Тэгээд нөгөө зөв буруу юм ярьсан болвол нь тэгээд уужуу гэдэг гэсэн байлаа. Уужуу цөмөрөө сонсоорой. Тэгээд ямар ч зүйл энэ хүртэл сонсонд бас баярлаа. За баярлалаа. Нэмж хэлэхэд нөгөө түрүүн итгэж байгаарэ гэдэг дээр дахиад юм солиорох гэдэг. Юу мэдрэмжээр хүнд итгэчихээр мэдрэмжээр нь дамжуулж итгэл олж авахыг оролдож байгаа хүмүүс байгаа шүү. Тэрийг бас ингэж ялгаж салгаараа тий. Би миний мэдрэмжийн хүнд итгэхийг зөвшөөрж байна гэдэгчдэг. Тэгэхээр тэр нөгөө хүн үндсэндээ мэдрэмжээр чинь тоглоод яг тэр итгэлийг авах гэж оролдож байгаа тактик байх бий гэж хянаж үзээрэй. Бүр яг цэвэр, бүр яг ингээд гоё цэвэр органикаараа тэр үсч ивэл маш гоё зүйл шүү. Тэрэнд бас итгээрэй те. Бүх юм дандаа тийм тоглоом, шоглоом
жүжиг наадгаа бас байдгүй шүү. Гэхдээ энд дандаа хянуур явж байгаарай л гэж хэлээ да. Баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийн сэдв хэл хязгаар гэдэг сэдвийг ярихаар тохирсон уу тий? Гоё сэдв шүү. Тэгээ. За тэгээд сонсож байгаа хүмүүс маань бас алдаа оноо юу байна биднийг шүүмж дээрээ дараагийн дугаар дээр иймэрхүү талаас нь яриул ямар байна, ингэвэл ямар байна гэд аль болох ингээд бүх зүйл дээр ингээд санаа оноогоо биднэртэй хуваалцаарэ. Тэгээд нөгөө анхлан сурагчид шүү. Тэгэхээр алдаатай юмнууд зөндөө байгаа. Би бол нөгөө микрофоноо ингээд янз янзаар ташаад үзээд байна. Тэгээд бодохгүй бас гоё болно гэж найдаж байна. Зүгээр асуудалгүй сайн асууж. За манайхаа дараагийн сэдв хэл хязгаар боллоо шүү. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За За баярлалаа.